Тэгээ сая би ингээд ганцаараа ирэхэд тулд хичээлсэн сааттай гүйлтэр арай өөрөөр хэлэх юм бол Монголын явгууны зам. За саяных ч үг шүү Монгол явгууны замгүй. Гэтэ Монгол явгууны замтай болох хүлээхээс өмнө би төрүүлээд сурах ёстой гэдгийг ойлгосон. Сэлж усан тээвэртэй болчих юм шиг гэлээ. Тэг би ингээд нөгөө хөдөлмөр нийгэм хамгааллын яамд ажилладаг. Тэг яам руу орохоор ингээд арх авч орж болтгоо байхгүй. Гэтэ би аваад орчдөг. Уучаад. Тэг би ингээд яамд ажилладаг. Тэг би уг нь амар илдэг хүн байхгүй. Хүн миний хөл дээр төрүүлээд гიშгэхэд би бол нуучлаараа гэж хэлдэг байхгүй. Гэсэн чи яамд нөгөө нэг хамгийн их цантаа өнөр тодруулсан билээ. Төрүүлж хүнтэй мэдлдгүүгээд. Би ингээд хүмүүс наваг ингээд чи юу ингээд одоо ингээд чи баг хараагууд ингээд ажиллая гэдэг юм шиг их сургууль мургуул сурсан мөг асууад би ингээд бүх ингээд шатны боловсруулалтыг эзэмсэн байхгүй. Би ингээд 10 жил тахтай чинь үнэхээр онц сурдаг гэсэн. Шалгалт болгон дээр онц авдаг гэсэн. Тэгээ нэг удаа муу авцаахгүй. Тэгээ над байгаагүй багш төх мөнгө. Тэгээ би ингээд таад ингээд сургууль тахта багштай цэцэг өгчөөсөн үү? Авилгалын анхны хичээл. Тэгээ би ингээд сургуульд нэг ном шахах гэх нэг бизнес байдаг. Тэгээ тэрэн дээр маань сургуулийн багш ингээд ариука чи болон 100 авахаар байна. Гэтэ ном авах болохоор 70 50 гэдгсэн байхгүй. Эм би ингээд багштай юу гэсэн юм бэ? Багшаа би ингээд номыг ч уншихгүй шүү дээ гэдгсэн чинь багш хэлсэн л дээ. Гэхдээ миний хүн ингээд энэ дүү ингээд диплом дээр чи үзүр шиг байрлах учраас чи заавал ном авах хэрэгтэй гэд. Тэгээ би сонголтоо хийсэн. Заслайлаа диплом өөрөө үзүр болох юм чинь. Тэгээ би ингээд 10 жилдээ ингээд байж байгаа их сонио хөвчс багш нар амар тэнэг гэдэг төсөхгүй ингээд ойлгодог ингээд хичээлдээ суужсэн чинь багш ингээд би ингээд шалгалтын дээр жоохон хуулаа хийжсэн багш хэлсэн байхгүй. Ариука чи хуулаа болооч гэдэг би багштай хэлсэн. Үгүй багшаа тэглээ чинь дэвтэр дээр чи алга байна. Би хэмсэн багш ингээд наа унтж байгаа мө гэдэг юм би хэлчихсэн. Үгүй багшаа барих уу. Тэгээ би манай эрэгтэй найзууд бүгдөө ингээд хөдөлмөрийн хичээл дээр юм оёхдоо муу байсан байхгүй. Тэгээ би ягаад тэрний муу байсныг том болоод ойлгосон. Бүгдөө нөхөнд дуртай болохоор. Тэгээ манай ингээд би ингээд хараагүйчдын сургууль сурдаг байхдаа багштай хэлсэн байхгүй. Манай сургуулийн ингээд компьютер технологийн ингээд боловсролыг нэмэх ёстой гэдэг. Гэсэн чинь манай сургуулийн захирал нэмсэн. Сургуулийнхаа гэрэлтүүлгийг. Тэгээ манай ингээд тэр ахын сургуулж дүүн сонсдог гэх нэг үг гэдэг штэ. Тэр амир үнэн үг байлээ. Манай дээд ангийн ах нар яриад дуугаад бид нар сонсдог гэсэн. Ингээд 10 жилдээ дууны хичээл дээр багш нар амар сони юм хэлдэг гэсэн л та. Чи ингээд айгүй гоё дуулгээд тэгээ би өгөнд нь ордог гэсэн, солгоордог гэсэн. Тэгээ би ингээд физик хичээлдээ амар муу байхгүй. Гэтэ нэг удаа онц авцсан нөгөө багш нарын нэг өдрөөр би физикийн багш болсон. Тэгээ физикийн багш олцоод би нөгөө нэг крашлдаг охиноо найрах гад би ингээд физикийн хичээл дээр онцтой биш шүү. Чи натаа ирэхэж гацсан чи өөдөөс хэлсэн л дээ. Монголын хичээл дээр ч муу тавь шүү. Манай ингээд математик маш амар үнийг хэлдэг байхгүй. Бидэд ингээд хичээл дээр ингээд сууж агаад жоох ууцаас багш ингээд барьчаад багш нарын урлаар оруулаад та хэрэг уусан бэ гэдэг юм хэлсэн байхгүй. 82.5 г. Ягаад тэгэхээр 133-ыг ингээд 4 тугаахаар тийм болж байгаа юм гэсэн багш хэлсэн. Ариука зүг ботсон байна. Тэгээ манай физикийн багш хэлсэн байхгүй. Ариука чи муу сурхаа бойл гээд. Тэгээ би багшийнхаа үгэнд орсон. Сургуулаасаа гарсан. Тэгээд найз охинтой болоод ингээ машинтай болсон чинь машин ч амар стресстэй мэлчтэй ингээ хүмүүс цаашаа тохоо өгсөн наашаа дараад тэгэхээр битээр уучлалт гуйсан мөрөгчөөд. Тэгээ сайн ингээ найз охинтой болсон гэсэн. Манай найз охин ингээ амар юу байхгүй. Мартамхай тэр надад тус олдог. Гомдоочлоо гэж сандгүй. Одлоо өдөр болгон шинээр эхэлдэг. Тэгээд сая ковидоор ингээ хүн болго юм мартаад ш. Тэгсэн чинь ковидын эс нь манай найз охины тархин дээр очиж юу их юм мартсан. Манай найз охин ингээ чи наваа жоохон магтаж ярил та гэдэгсэн хэрэг. Би магтахгүй байжсэн чинь унтцсан лээ.
Гэтэ манай зөв ингээд хэлсэн байхгүй. Би чамтаа иргэснээр ингээд юмаа хэмэлж чадсан ингээд бодгийнхаа мөнгийг манай зөв үнэхээр мондыг эдийн засгч охин надад хэлсэн байхгүй. Би байхгүй бол чи тогны мөнгө өрөхгүй. Би найз хүн шиг бас эдийн засгч болох гээд найз хүнтэй бол уухаа болоод мөнгө хэмжин гэж бодсон чи бүр илүү үрлэг хийгээ шахацлаа. Майкл Джексон попын антид мэ шилжүүлсэн байна. Хөрөлсөхөд. Би ингээд парламент гээ суугаар нэг мэдээ үзээ. Тэгсэн чинь тэрэн дээр нэг хүн ингээд ярьж байгаа сохоо би тэгээс асууд ямар сайн монголоор ярьдсан бэ энэ Путин ч ингээд бодсоч хөрөлсөхөөс л. Тэгээд нэгсэн аахгүй манай улс төрчид одоо сонгуульд өгсөн эхнэрээ шахах завгүй байгаа. Ард түмнийг шааж байгаа. Улс төрчид хойд аваар нийгмээр адилхан. Эхлээд ярьдаг, дараа нь бавдаг. Тэгээд би ингээд нэг охинтой ингээд гэрт нь очиж яжсэн чи тэр охин ингээд хэлсэн аахгүй. Арука чи ингээд гэрэл ингээд шууд вайн уучаад битээ сууж агаад босоод чи наа бариараа гэд би яаж тэр айл данхад очих гүйж чадах юм бэ те. Тэгээд би шодрог ойлгоход нэг зүйл хийсэн. Гэрлийн нудраасан. Тэгээд битээр одоо гурлаа. Тэгээд манай найз ингээд хэлсэн аахгүй ингээд Арука би ингээд найз хүнтэйгээ дандаа муудалцаад яах вэ гэдэг би зөвлөгөө өгсөн аахгүй. Сингл болчих. Тэгээд манайс миний үгэнд орсон. Гэтэ тэр ухаантай би тэнийг юм билээ. Одоо би тэр охинтой муудалцаж байгаа. За баярлалаа Арука.